Сайн байцгаана уу? Ойр дуулцсангүй. Өнөөдөр гадаа ёстой сайхан байна. Алхмаар юм шиг, гадаа суумаарч юм шиг. Юу ч хиймээргүй юм шиг. Нилээн алхлаа. Янз бүрийн зүйл бодогдлоо. Тэгснэ гинт микрофоноо хасаагаад компьютерд дэлгэжлээ. Юу ч хамаагүй ярмаар санагдаад болдог. Янз бүрийн онол өнөөдөр ярмааргүй байна. Нийтлэг хэлбэг тохиолдолтойгоо нэг зүйлийг онцолж анхаараасаа гэж бодоод сууж байна. Сэтгэлээ чагнадаг хүмүүсийн тоо жилээс жилд их болоод байна уу та? Сэтгэлээр унж чадгаа байлчиж. Гомдож чадгаа байлчиж. Ганц хоёр өдөр гутарч чадгаа байлчиж тэ. Бүр ганцаардч чадахгүй. Гүн яг онцгой мэдрэмжүүд л дээ. Тэгтээ чи сэтгэлийн нэг хэсэг байхгүй. Мөнхийн сэтгэлээ чагнаалаа. Жахан унах, жахан онцгой мэдрэмжүүдийг мэдрэхээрээ тэндээс айгаал үүмрээд шаналал. Илтвийн юм сонсож өөрийгөө оншлоод түндээ итгэл явах юм. Сэтгэл өөрөө ингэж ажилтдаг. Сэтгэлээр унж ийна, ганцаарч ийна, айжин төгсөж ийна. Хэвийн хэмжээнд байх ёстой зүйлс үү шүү дээ. Ийм мэдрэмжүүдийг мэдэрч ийж ингэж ийж сэтгэл маань ажиллаж ийн гэсэн үг шүү дээ. Би амьд байна. Оюун ухаантайгаа байна. Эсвэл сэтгцийн гүн гүнзгий өөрчлөлтөнд ормоор идэг юм уу? Юу ч мэдэрмээргүй байдаг юм уу? Үхмээр байдаг юм уу? Би гайхаад идэв. Амьд байна. Сэтгэл ажиллаж ийн, оюун ухаан ажиллаж ийн. Тэгэхээр сэтгэлээр унах нь, гонсоох нь, гутрах нь байдаг л нэг зүйл. Салшгүй нэг хэсэг. Сэтгэл өөрөө бас ажиллаа хийж гэсэн үг. Сэтгэлийг баянг битгий сонсоод байл та. Баянг битгий өөртөө яриад байл та. Элдв сөрөг зүйлсүүдийг битгий хамт чимээд түүгээр өөрийгөө оншлох гэж оролдоод байл та. Яг тухайн мэдрэмжтэй хэтэрхий удаан хугацаанд амьдрах бол нэг өөр шүү дээ. Эсвэл олон жил тэртээ хэдэн жилийн өмнөх зүйл мэдэрч исэн зүйлс одоо яг ижилхэн эсвэл их түвшүүртэй мэдрэгддэг бол нэг өөр шүү дээ. Энэ бол тусдаа асуудал. Өдөр тутмын за нэг 3 хоног, 7 хоног санхүүгийн асуудлаас болов. Ажлын стрессээс, хосын харилцаанаас болоод таагүй зүйлс мэдэрч байгаагаа би юм тийм болчлоо гэж итгээд улам өөрийгөө хүнд байдал руу битгий хийгээд байгаасай л гэж хэлсэн. Тэгэл сэтгэлийг минь тогтоогоод өгөөч, сэтгэлийг доктортой болгоод өгөөч гэлтэх юм. Сэтгэл доктортой байх болцоо байхгүй. Кино үзэхээр ялангуяа энэ адал явдалтай кинон дээр нэг ингээл эмнэлгийн нэг хэсэг байдаг шүү дээ. Зүрхний цохилт нь бууга унтсан тэгэл одоо зүрхний бичлэг хийгээл нэг өвчтөн эмнэлэг твтж байгаа. Тэгэл зүрхний цохилтыг харахаар дээшээ, доошоо гэл тахиралцсан нэг зурааснууд явдаг.
Тэгжсэн чинь л одоо сандраал хүүе зүрхэн зогслоо штэ гэл тэгсэн чинь нөгөө нэг тахир зурааш нь шул ухаан болол. Тэгэл дүү гэл тэгэхээр ирээл зүрхэнд массаж хийгээл тогоор зохиулсан чинь эргээл сэргээл дахиад дохоохол дүү гэл тэгснэ. Дээшээ болол доошоо болол. Нэг иймэрхүү зүйлсүүд бидний кинон дээрээс ч юм амьдрал дээрээс юм харж байлаа. Сэтгэл тун ижлэхэн. Дээшлэх, доошлох. Дээшлэх, доошлох. Энд чинь өөр сэтгэлийн хөдөлгөөн. Сэтгэлийг доктортой хэмд барина гэдэг маань ямар сэтгэлийн хөдөлгөөнийг гаргалгүйгээр нэг хэмд барих орлого шүү дээ. Тэгэхээр зүрхний зохилт зохилж л байвал зүрхний бичлэг дээшээ доошоо хэмтэй харагддаг. Таны сэтгэл ажиллаж л байвал дээшээ доошоо хөөрн баясна, унан доройтно, савлна. За хайрцангуй амар амгалан байх тухай бол арай өөр. Энэ бол тусдаа яриа бол. Тэгэхээр өдөр тутмын амьдралд болж байгаа зүйлсүүд дээр сэтгэлээ хит их чагнаад бүхий л зүйлийг өөртөө холбоод өөрийнхөө мэдрэмжүүдтэй холбоод байх юм бол онцгой гэж димэн шүү дээ. Хичнээн их юм боддгийн төдий хэрээрэл хүн ерөн зовлонтой болт юм дөө. Хичнээн их одоо мэдрэмжтэйгээ зууралдана. Төдий ч нэл одоо сэтгэл зүйн асуудалтай болт шүү дээ. Хаяа хэнэггүй байлт. Яачаад байдгийг. Сэтгэл угаасаа бас шаналлах, үүмэрх, хямрах хэрэгцээтэй шүү дээ. Шаналгал да. Бүр дуу хийж цааш сэмэрчил байг сэтгэл эмчин энэ гэдэг. Тийм шүү дээ. Тэгтээ сэтгэлийг ажлыг хийлгэлтэй таа. Би л бүр гайхчлаа. Гэхдээ цаг агаарч гэсэн нэг өдөр хүүтэн, нэг өдөр дулаахан, нэг өдөр боротоо салхитай байна шүү дээ. Өдөр болгон нартай байл ямар удгартай. Тийм шүү. Өдөр болгон халуун байвал ямар аимшигтай вэ? Энд чинь амьдрал би амьд байна. Би мэдэрч байна. Миний сэтгэл ажиллаж байна гэсэн үг. Ийм болохоор хит их бүх юмыг сэтгэл зүйтэй холбож ойлгоол. Хит их подкаст, хит их энэ талын хүмүүсийн яриаг сонсоос өрн жоохон зайлсхий үл яат юм бэ. Дүүрлэштэй өөрийгөө дооншилсан хүмүүсээр банк бодно өөрийгөө сул дороогоор надаас болцсон юм шигээр би буруутай юм шиг сэтгэл санаа нэг л биш байна энэ төр гэл. Жаргалтай мэдрэмжүүдэд түгээдээ тэрэн дээр жоохон анхаарч болгоно гайгүй шүү дээ. Ер нь миний сэтгэл санааны байдал гаднаас нэг их нөлөөлдөг шүү дээ. 10% нь гаднаас, 90% дотроос байдаг шүү дээ. Гадаад нөхцөл байдлууд байна л дээ. Надаас үл шалтгаалах. Энэ чинь нэгт 10% сэтгэлийн хөдөлгөөнд нөлөөлж байгаа. Дотроосоо шүү, дотроосоо буруу бодох. Саяхан нэг хүн бас дотны таньдаг хүн маань л дээ. Та миний мессежийг уншихгүй болохоор би бас айгаад таны гомдоочлаа гэж бодлоо гэж над руу ицсэн. Үнэндээ би тэр мессежийг уншаагүй надад мессеж ирээгүй байхгүй юу. Гэтэл өөрөө бодоол түгшээл хүн гомдоочлаа гэж бодож авах жишээ нь ямар хэрэгтэй юм бэ?
За гомдвол гомдно л эцтэй тэгэл. Тэр хүний сэтгэлд ажиллана л эцтэй. Байнгын л одоо өөрийнхөө сэтгэлийг чагнадаг байсан дээрээ өрөөлийн сэтгэлийг бас чагнах. Гомдсон болов, ууралцсан болов, яатсан бол ингэсэн болов. Тэр хүмүүсийн сэтгэлийг бас ажилуулна л та. Шал эсэргүү юм ярьж гэнэ үү? Тэгтээ ер нь хитрээд байгаа болохоор ингэж юм л та. Би одоо яаж ажил дээр стрессдгүй байх вэ энэ хэлдэг. Стрессдгүй байх бол заа байхгүй шүү. Стресст нь би яаж ганцаардахгүй байх вэ? Ганцаардах зүгээр шүү дээ. Эмгэг л болоогүй болвол. Иймэрхүү зүйлсүүдийг бүр зориуд хэлмээр санагдаад. Өнөөдөр бас сэтгэл санаа их хайтаахан таатай байна. Алийн болгонд онол ярих үдэ гэж бодоод. Хэдүү хэлж гэж саналаа. Ер нь хүмүүс тэгээд хаашаа жан юм болсон юм тийх өнгөцөх юм дэх дуртай байдаг. Нэг жихээр ороод нөгөө жихээр гардаг зөвлгөөнүүдийг хайртай байдаг. Битгий дэгээр ингэж болохгүй шүү. За одоо салаараа, за одоо нийлээрээ. Өөрийгөө хайрлаараа, уучлаараа гэл. Бас ийм өнгөц цосоо хийж болохгүй л те. Аль болох юмсын учир шалтгааныг нэг хоёр хүн удаа гүнзгий бодвол олчлоо гэж бодох юм бол дахиж янз бүрийн зөвлөгөө янз бүрийн зүйлс давталгүйгээр өөртөө итгэж явал юу яах юм бэ? Хүний талд ухамсар битгий ингээрээ, битгий тамхи татаараа, битгий арх угаараа гэхэр сонсдгүй шүү дээ. Тагдүүлээ. За ингээрээ тэгэрээ гэсэн сонсохгүй. Гэтэл хүмүүс яг ийм зөвлгөөнүүд дуртай, энийг хэрэгжүүлэх гэж оролдоод байдаг болохоор өөрчлөлтүүд их удаан гардаг, бараг гардаггүй те. Тэг яг ийм сэтгэл зүйн алдаатай хэсэг дээр нь зүгээр дуртай зүйлийг хэлж өгөөл хөнгөн илээл өнгөцгөө сонсох гэсэн үгийг ярьж өгөөл бичиж өгөөл тэгэл нэг ном зохиол тэгэл нэг сэтгэл зүйн зөвлөгөө дуусч чадах сайжирдаг ч юм уу гүч юм уу иймэрхүү юмыг ер нь жоохон эргцүүлж ботоороо гэж зориуд хэлээ. За миний яриаг сонсохгүй л үсттэй. Гэхдээ яг одоо подкастаа дуусгаад, яриаг дуусгаад эргцүүлээд үзэхгүй юу? Заримдаа зарим зүйлсийг зүгээр орчихмаар байд шүү дээ. Ганцаараа даван туулж болохооргүй зүйлсүүдийг хүмүүстэй зөвлөлгүй яах. Заримдаа магадгүй шантарч ийж, заримдаа магадгүй гутарч ийж, заримдаа төгсч ийж, заримдаа ганцаардж ийж бид нар бүтдэг. Энэ мэдрэмжүүдийг олон авах тусмаа магадгүй сайжирдаг. Өвдгөө сайгаа шаналхаа сайгаад жижиг өвдөлтийг ч гэсэн мэдрэхгүй гэж тойрч цухтаад болтоод байвал томрохгүй хөвчихгүй шүү дээ. Ямар гээ цаахан зүйл тохиолдох гээд ингэж их сороод ямар гээ цаахан зүйл учрах гээд им хэцүү байлгаад юу гэж сайх юмтай болох гээд ингэж гутраад юу гэж сайхан хүн амьдрал дэрх гэдэг ингэж ганцаардаад байна гэж бодох хэрэгтэй шүү дээ. Тийм биш үү? Би бол тэгж боддог. Өөрөөхөн подкаст химээр л ах юм доо тэгэл. Яг үнийг хэлэх заримдаа. За. Хүн сонсдог ч юм уу, сонсдоггүй ч юм уу, хэрэгтэй ч юм, хэрэггүй ч юм уу.
шалчхан жаахан гэж үрдүү яриад залхуурчдээ шүү дээ. Тэгээд ер нь бол нэг 30 минут, нэг 20 минут, 10 минут подкаст хийхэд нэг тийм асуудал байхгүй л. Яг үнэндээ цаа шалтгаан юм байгаа. Хэрвээ нөгөө комент энтер бичээл сэтгэлээ хуваалцаад ярилцаад явдаг бол жоох урам орохор юм бэл. Тэгвэл бас хүн надтай харилцаж штэ, сонсдгийм бэ штэ. Станы гоё юм хийж идаа ч гэдэг юм уу. Тэгээл цааш явд юм бэл. Тэрнээс тиймэрхүү дэмжлэг байхгүй бол залхуураал шинжтэй шүү. За найзуудаа өнөөдрийг сайхан өнгөрүүлээрэ. Өнөөдрийн маргааш нөгөөдрийн ирээдүйн ажил үйлсэнд амжилт хүсье. Өрөөлж хамтаа байдаг дэмждэг танд бас гэлаалаа. Тэврэл дийлгэлээ. Энэ эмзэглээрээ утгагүй болц та баяртай.